Катрина Харс салхи Америк нэгдсэн улсын өмнө зүгийн нутгуудаар дайрах үед би Алабама мужийн мобиль хотод 911 оператороор ажилладаг байсан юм. Заримдаг шалтгаануудын улмаас бид Нью Орлеанс болон Миссисипи мужуудаас их хэмжээний дуудлагуудыг хүлээн авч эхлээд байлаа. Нэлээдгүй олон яаралтай тусламжийн дуудлага хүлээн авах төвүүд шуурнаас болоод ажиллаагүй болж байсан учраас цаанаас дуудлагуудыг аль ойргосноор нь хуваарлаж байсан нь тэр байх. Ямар ч тааш би гэртээ ганцаараа гацчихад байгаа нэгэн эмэгтэйгээс дуудлага хүлээн авсан бөгөөд тэр өөрийгөө Флорида болон Лос Анжелес хоёрын дундах Гордон Стритэд байгаа болохоо хэлсэн юм. Манай хотод Флорида Стрит гэж байдаг тул би ихэнхдээ нэлээдгүй бодолсон ба дахин шалгаацч түүний хаягийг олж чадахгүй байлаа. Эцэст нь би түүнийг аль хотоос салгаж бөгөөд асуухад тэрээр Нью Орлеанаас гэдгээ хэлв. Би түүнийг Нью Орлеансын 911 болон гал командыг хилцтэй холбож өгөхийг оролдсон ч шугам завгүй байсан тул холбогдож өгөхгүй л байлаа. Удалгүй тэр эмэгтэй түүний хорогдож буй байшингийн дээврийг хөндөд ус төрөн орж иж буй тухай тайлбарлан орилж эхэлсэн юм. Би түүнд ямар нэг хатуу зүйл болоод дээврийн хөндийн хавлахыг эвдэж дээвэр дээрээ гар хэмээн зөвлөсөн ч хавхлаг хэд жижиг байсан тул түүнд багтаж гарах боломж байсангүй. Бүсгүй удалгүй суугаад уйлж эхэлсэн бөгөөд харин надад харилцуурын цаанаас л түүнд тань болохоос өөр хийж чадах зүйл алга байлаа. Тэр уйлж, залбирч, багахан цөхөрсөн байдалтайгаар хараал хэлж, дараа нь дахин залбирч байснаа. Удалгүй толгой болон утсаа уснаас дээш байлгахаар тэмцэлдэж буй надад дуулаж эхэлсэн юм. Тэгээд удалгүй дуудлага тасарч билээ. Одоо хүртэл тэр эмэгтэйг амд гарч чадсан үг нь би мэдэхгүй. Катрина Харс салхины дайралтаас 3 сарын дараагаар би 911 операторын ажлаа хүлээлгэж өгсөн юм.